Ерөөсөө дутагдaltaй Жил бүр 70 сумын засаг дарга хотын зарчмын алтан сүх иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг шин бэлэг өн орших энхий үслэн өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэж дараа оныхоо хамтын ажиллагааны гэрээг байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ өдөр 2020 онд хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2019 оны гэрээний хэрэгжилтийг 90.6% буюу хангалттай сайн ажилласан гэж дүгнэлээ. Улмаар том тус төвчин болон шинэ коронавирусын халдварын болцсошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэг удаагийн комбинзон нейрон шардлалтын аппаратыг энэ үеэр гардуул өгсөн юм а. Энэ онд Өмнөгов аймгийн хэмжээнд боловсролыг дэмжих жил болгон зарласны хүрээнд иргэний боловсролын чиглэлд анхаарч ажиллах, сумын төлөвлөгөөнд эрүүл мэндийн чиглэлийн тодорхой залт оруулах, өрхийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг ЭХО-гийн нарийн мэдлэг олгох сургалтанд хамруулан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо. Өрхийн эмнэлгүүд бол хагасаа мөртөн санаагүй ажиллаж байгаа. Өрхийн эмнэлгүүд нээлтсэн байна. Дээрээс нь бид нар бас нэмэлтээр 6 дугаар баг дээр одоо өрхийн эмнэлгийнхаа нэг салбарыг байгуулсан байж байгаа тийм ээ. Энэ салбар бас үйл ажиллагааны явж байгаа. За эмчнэрийн ачаал их байгаатай холбогдуулж бид сургууль цэцэрлэгийн одоо хүүхдүүд амарсантай холбогдуулж эмчнэр чөлөөтэй байгаа. Тэгээ сургууль цэцэрлэг дээр ажилладаг 14 эмчнэрийг бол бүгдийг нь бас энэ 3 өрхийн эмнэлгээр хуваарлж аваад ингээд дэмжлэг өгдөд ажиллаж байгаа. За одоо энэ маск бүрдүүлэхээс эхлээд одоо олон ажлууд байгаа. Тэгээд яг ер нь бол боломжийн хэмжээнд одоо бид одоо бас энэ ариун утгал халдваргуулалтыг хийх байгууллагуудад за ард иргэдтэй зөвлөгөө өгч чиглэлд анхаарч ажиллаж байна. Тэгээд үндсийн хэмжээнд онцгой байл энэ олон улсын зарчлаа шүү дээ. Тэгээд хамбогд сумн дээр бол ялангуяа эрсдэлтэй маш одоо өндөр бүлэг эрсдэл үүсэж байгаа. Тэгээд энэтэй холбогдуулж бид ард иргэдэд санамжлал өгч байна. За одоо өрхийн эмнэлгүүд бас шаардлагатай үед хэрэглэгдэх нөгөө нэг удаагийн одоо совтос хэрэглэгдэх нэг бид бас өнөөдөр нийлүүллээ. За сумын онцгой комиссийн төвшөнд бас тодорхой хэмжээний зардал мөнгөний асуудлыг шийдвэр бэлэн ингээ байж байгаа. Өнөөдөртөө бол одоо маш одоо хүндрэлтэй гэдэг юм уу ийм асуудал одоохондоо бас гайгүй үлдсэн байна. Тэгээд цаашдаа бид бэлэн байдалтай хангаж ингэж ажиллаж байгаа. Вирусын тархалт хил залгаа хөрш оронд газар авсан төдийгүй бусад улс оронд хурдстай тархаж буй энэ үедээ зэрэгцэн том тус төвчний дэгдэлт Өмнөгов аймгийн хэмжээнд их байна. Үүнтэй холбоотойгоор өрхийн эрүүл мэндийн төвд боловсролын байгууллагын 10 гаруй хүнийг тусламж үйлчилгээ үзүүлэхээр хуваарлаад байгаа юм байна. Мөн ханаа том унаас урьдчилан сэргийлэх ариун цэврээс сахих зөвлөмжийг хүүхэд багчуудад хүргэж байх саналыг салбарын мэргэжилтэн хэлж байсан юм а. Боловсрол дэмжих жилийн хүрээнд иргэдийн тэр дотроо одоо хүүхдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ гэдэг бол туйлын одоо чухал асуудал. Мэдээж боловсролын системд бол эрүүл мэндийн сургалтын хичээл тодорхой цагаар сэдвээр бол орж байгаа, бэлтгэгдсэн багш нар бол хийж байгаа. Гэхдээ одоо энэ дээр ялангуяа бага насны хүүхдүүдэд энэ халдвар гар угаах энэ нусны альчуурыг хэрэглэх, хамраа угаах, шүдээн цэвэр байлгах, эрүүл байлгах энэ асуудлуудыг бүр суур одоо болгож энэ боловсрол дэмжих жилийн хүрээнд одоо боловсролын байгууллагатай гэрээ байгууллагатай оруулж өгвөл одоо туйлын чухал байна. Коронавирусын тархалтын эсрэг онцгой байдалд ажиллаж байна. Энэ цаг үед удахгүй болох сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх ариун цэврээ тогтмол сахих тухайд 70 сумын дарга уриалсан юм а.